За маш удаа уулзсангүй OpenMaker Swing Traders Discord-ийн бас нэг ингээд ерөнхийдөө байнга болон явагддаг нэг контентын нэг болох OpenMaker контентаараа энэ удаа брокер хэрхэн сонгох вэ гэдэг сэдвийн дагуу ярилцах гэж байна. За тэгээд өнөөдрийн надтай хамт зочноор хост шиг гээд 8cap гэдэг брокерт ажилладаг залуу оролцож байгаа. За өрөө мэд. Өнөөдөр тэ энэ нэвтрүүлэгтээ орсон чамд бас баярлалаа. Хэлцэж байна. За юуны өмнө мэдээж шинэ зочин орж байгаа болохоор үзэж байгаа, сонсож байгаа хүмүүстээ өөрийгөө товчхон танилцуулаа л те. За намайг хост шиг гэдэг. За би электроник инженер мэргэжилтэй. Одоо ерөнхийдөө бол IT инженер гэсэн үг л те. Одоо миний ажиллаж байгаа салбар болохоор одоо санхүүгийн одоо салбарт одоо ажиллаж байгаа гэсэн үг, брокеринг компани. Гэхдээ би яг санхүүгийн мэргэжилтэн гэдэг статусаар бол явдггүй. Ерөнхийдөө бол яг үйлчлэгнийхэн чиглэлээр одоохондоо явж байгаа. Ерөнхийдөө бол яг хоёр мэргэжлийг хослуулаад ер нь бол явж байгаа гэсэн үгтэй. IT-ийн мэргэжилч одоо мэргэжил одоо энэ ширхтээ санхүүгийн төлч бас хэрэгтэй. Тэгээ ер нь бол би өөрөө жоохон хөгжүүлэх ч юм уу те энэ төлөлийн жоохон бас мэдлэг тослох хоримтлуулах зорилгоор ер нь бол ажиллаж байгаа. Тэгээд бас ер нь яг энэ арын энэ back одоо энэ арын хөшгөний ардталт нь ингээ ажиллаж байхад ер нь бол маш буруу ойлголтууд бас зөндөө байдаг байсан лээ. Тэгээд өнөөдөр амартай орд хүмүүстэй бас энэ талаас нь татгуулснаас жоохон ярьж мэдээлэл өгье гэж бодлоо. Окей. За nice. За мэдээж арилжаачдын хувьд бол брокер гэдэг бол заавал сонгох ёстой. За энэгээр угаасаа дамжуулж өөрсдөө арилжаанд оролцдог тий. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээд арилжаачдын хувьд бол брокерийг ингээд дотор нь AB гэдэг ч юм уу англиар ингээд ангилаад за тэгээд ягаад ч юм шууд ингээд тухайн брокер B одоо A зэрэглэлийн брокер гэх юм бол одоо нэг сайн гэдэг ч юм уу ихтгэл авах гэж ойлгогддог тий. B гэх юм бол нэг юм ягаад ч тухайн брокер руу ингээд тухайн брокер төр ингээд өөрийнхөө ингээд одоо нууцаа ч юм уу ингээд ансаа байршуулахаас жоохон татгалздаг. Тэгэхээр одоо бас яг энэ брокеруудын хувьд энэ AB гэдэг ойлголт нь яг энэ AB гэдэг нь зөв үү эсвэл энэ стандарт гэдэг ч юм уу энэ зүйлүүд ингээд өөрчлөгдөж байгаа юу? Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байгаа болов? За ер нь бол сошиал ч юм уу одоо ер нь Монголын форекс ертөнцид бол нэлээд жоохон бас нэг институт бол амар яригадаад ах шиг байна. Гэтэ A-book бол сайн брокер гэсэн үг биш. Бас би бүх ч гэсэн одоо муу брокер гэсэн үг биш гэж би боддог. Тэгээ ерөнхийдөө бол зөвхөн яг хүмүүс юуг нь харах ёстой вэ гэхээр тэр үйл ажиллагааных нь процессыг хамгийн эхлээд харах ёстой гэсэн үг. Тэгээ дотор нь бас маш олон тийм ялгаатай ижил төстэй мөслөө ялгаатай тийм зүйлүүд байдаг. Тэрийг нь ерөнхийдөө сайн харж өөртөө судлах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол миний яг гол харьцаа ялгааг нь болохоор би бол яг үйл ажиллагаа зарчмаар юм ялгаад байдаг байхгүй. A-book брокер маань болохоор бидний одоо захиалгыг liquid provider буюу те одоо банкуд юм уу томоохон санхүүгийн байгууллагууд руу зуучилж гүйцэтгэдэг байхгүй. Тэнгүүд big book брокер ч юм болохоор өөрсдөө тэр захиалгыг бас ингээд шууд ингээд зах зээл рүү дамжуулдаггүй бас ингээд бидний эсрэг захиалга хийгээд одоо бидрийг алдах юм бол тэрнээс ашиг болдог байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө A-book broker ч юм болохоор зүгээр бидрийг зур зах зээл рүү бидний захиалгыг шилжүүлж өгснөөр төлөө нэг шимтгэл авч байгаа. Тэгээ B-book broker ч юм болохоор бидний эсрэг захиалга давхар хийж идэг учраас тэрнээс бас давхар шиг болоод нэг юм жоохон завхарсан юм болоод идэг. Гэхдээ big book broker дотроо бас юм сайн брокерууд бол байгаа. Тэдрийг бол өгүүлэхгүй. Тэгэхээр хамгийн эхлээд бид нар брокерийнхоо ялгааг мэдснийхаа дараа брокер дээрээ сонгох бас юм чухал зүйлсүүд байгаа. Тэдрийг амар сайн өөртөө судлах ёстой. Тэгээ тэн дээр нь болохоор одоо ийм гэсэн зохицуулт те одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа бид нар ингээд тэр компани ч юм уу тэр брокерийн тэр зохицуулт үйл ажиллагааных эрхийн сайн юм бол судалж авах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө бол чиний ингээд арилжж байгаа брокер чи ямар нэгэн санхүүгийн зохицуулагч байгууллагуудаар дамждаггүй бол чи хэмжээний ашиг хийлээ гэж бодоход тэрийг чи татаж авах тийм нөхцөл чанд бүрдэхгүй байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол айгүй хэвчээ. Би ер нь бол тийм хүмүүсийг бол нийлээ харж байсан, сонсч байсан. Тэгээ ер нь шалтгаанууд яг тиймэрхүү
лиценз ч юм уу аюулгүй байдлын тэр үйл ажиллагааны эрхэн ч юм уу байх уус болоод ер нь бол маш олон хүмүүс одоо энэ дээр бол фейлддэг. Тэгээд тэр компани чинь бас үйл ажиллагааны ил тод байдал тэгээ Spirit Comms-ийн бүтцийг харна. Spirit ер нь бол өндөртэй байх юм бол B-book байх магадaltaй. Яа тэгвэл A-book broker маань одоо ханшиг шууд одоо зах зээл рүү дамжуулж байгаа учраас Spirit ер нь бол commission багтаа байдаг байхгүй. Ер нь бол яг тий A-book broker-ууд нь одоо миний мэдэх жишээгээр бол Pepperstone гэж болж байна, IC Market гэж болж байна, 8Cap гэж болж байна, Vantage байна. За B-book-ээс бол одоо XM ч юм уу те одоо бусад одоо том брокерууд бас байгаа. Гэхдээ ер нь бол нэг тиймэрхүү гээл ойлгож байна. Тэгэхээр ер нь бол зүгээр одоо бидний нийтийн ойлголтоор бол зүгээр A байлаа гэдэг тийм одоо бүр хамгийн сайн гэсэн үг биш. Гэхдээ бас B байлаа гэдэг бүр огт ингээд ашиглахгүй, регистр хийхгүй гэдэг ч юм уу тийм татгалзахаар бас брокерууд байдаг бол гэсэн үг юм ба шүү дээ. Тийм. Тэгээ одоо миний хамгийн гол нь хэлж байгаа зүйл болохоор та нар ингээд сайн судлах хэрэгтэй байхгүй. A-book дотор ч гэсэн big book одоо салбартай брокерууд бас байдаг байхгүй. Ер нь бол сервер юм уу бүргийнхаа сонголтоос бүтээгдэхүүнийхаа тэр төрлөөс нь хамаарат гэсэн үг. За. Тэгэхээр venture broker дээр ч гэсэн одоо ингээд харж байгаад нэг яаж тань 2000 хүртэлтэй тийм үү те данс одоо ингээд санд болгож штэ тэд нар ч юм бол ингээд big book broker дээр л явж байгаа гэсэн үг байхгүй. Ер нь бол энэ болохоор арай илүү багтай нэг яаж тань 200 100 ч юм уу те гэж явдаг юм байл л те. Ер нь бол зөв. Тэгэхээр одоо тэрийг хүмүүс ер нь бол нэг ойлгодог юм. Гэхдээ энэ чинь ер нь бол яг зүгээр л бүтээгдэхүүн гэж харах хэрэгтэй байхгүй. Тэр дансны төрлүүдээ одоо чамд ийм бүтээгдэхүүн санал болгож байна. Тэгээ энэний цаана яг юу байгаа вэ гэдгээ бид тэр өөрсдөөс асуудал болж байгаа гэсэн үг байхгүй. Одоо тэгэхээр ингээд одоо харилцагч буюу ярилцагчдын хувьд ингээд тухайн брокер ингээд яг ямар нэгэн санхүүгийн байгууллагын доор ингээд байна уу гэдэг ч юм уу те. За тухайн улсынх нь одоо хэлгээр өгдөг чинь. Тэгэхээр тэдгээр зүйлүүд нь одоо яг ийм магадгүй олон улсын түвшинд ч юм уу тийм байгууллагууд байдаг бол тэд нар одоо ямар байгууллагууд байдаг бол одоо ингээд сайтаас нь ороод харахаар те энэ одоо Монголоор санхүүгийн зохицуулах орооны доор хянагдсан ч юм уу эсвэл хамтарч ажилладаг ч юм уу тиймэрхүү зүйл байх гэдэг шүү дээ. Ер нь бол тэгээд нөгөө лицензийг хардаг одоо тийм сайтууд байгаа л та. SIC-ийн лицензийг одоо хэрвээ шалгах гэх юм бол тэр SIC-ийн сайт руу те Keeper гэд байна. Тэгээд FCA гэд байгаа. Тэгээд My Forex Book гэх бас нэг юм backtest ч юм уу бас юм гадны брокеруудын үйл ажиллагаа бас ингээ хардаг тийм сайтууд бас байдаг юм. Тэгээд хамгийн энгийн нөгөө нэг хэрэглэгчид өөрсдөө нөгөө нэг хэрэглэж үзчихсэн брокерийнхаа сэтгэлийн нэг бичсэн нэг сайт үүсээ Trust Pilot гэсэн. Тэр мөрнөөс бол ингээд бас сайн бид нар ингээд ухаж түүх хэрэгтэй болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ энэ бол зөвхөн Google дээр бол зөвхөн ингээд өөртөө хайгаад бичихэд бол юм бол маш их мэдээлэл гарч ирнэ. Окей. За тиймгүүт одоо ингээд сүүлийн үед одоо нэг хэсэг бол ингээд брокеруудын леверижүүд хүчээр багасгалсан шүү дээ. За ялангуяа Австралийн брокерууд ингээд нэг ярцх 100-аас 500 байдаг болсон бол бүгдийг нэг ярцх 30 руу оруулаа. За тэгээд өөрөө ингээд профешнл гэдэг одоо яг ийм статусаа тухайн брокер дээр авч иж нэг ярцх 100 руу ч үлээ өгдөг те. Гэтэл одоо зөрүүлээд ингээд амар олон брокерууд нэг ярцх 1000, 2000, за 5000 гэдэг ч юм ингээд өндөр леверижтэй брокерууд ингээ гараад ирсэн. За эсвэл хуучин байсан брокерууд ингээд левериж өсгөөд ингээд харилцагч нартай санал болгодог болсон тий. Тэгэхээр одоо ингээд левериж өндөртэй байна гэдэг чинь хэд ингээ арилжаа гэдэг удацсан хүмүүсийн хувьд бол нэг юм одоо trap шиг тий. Зүгээр ингээд биднэрт ингээ ашиглах мөнгө маань их болгож байгаа. Тэгэхээр бид нар өндөр эрсдэл үрж болно. Тэгээд энэ бол ингээд жоохон харилцагчдыг ингээд алдуулах сонирхол шунлын ингээд ихсгэж байна гэж өнөхөд ойлгож болдог. Тэгэхээр яг энэ leverage өндөртэй байлаа гэдэг тухайн брокер одоо магадгүй шууд би брокер ч гэдэг юм уу эсвэл ингээд жоохон ихтгэл ингээд арай төрхөөргүй хэмжээний гэсэн ойлголт өгж болж байна. Одоо leverage өндөр байна гэж бас нэг юм цаанаасаа зохицуултгүй байгаад байгаа юм шиг бас харагдаад байна шүү дээ. Тэгэхээр тийм брокерууд шууд юм жоохон одоо найдлагагүй ч юм уу эсвэл юм ихтгэл зансаа нээхээс жоохон зайлсхиймээр тийм брокерууд гэж ойлгож болох болов. Би бас яг түрүү хэлсэн яг өндөр хөсвөлттэй байлаа гэд одоо шууд утгаараас тэр брокер бас найдваргүй гэсэн үг бол биш те. Хамгийн гол нь тэр өндөр хөшүүрэгтэй данснууд ч юм бол зүгээр нэг одоо бүтээгдэхүүн. Гэхдээ яг үндсэн брокерийнх нь одоо хаягдлалт нь ч юм уу статус
үйл ажиллагааных нь загвар ч юм уу би book байлаа гэж бодъё. Тэрэн дээр чамд үнэхээр бас юм өндөр өсвөлттэй данс санал болгоод байвал чиний шунал дээр одоо тоглоод одоо дансыг чинь хурдан шатаахл тийм юм явуулж байна. Тэрэн дээр бол чи гардаж болно. Одоо ер нь бол жоохон аюултай байна гэж ер нь бол бодож байна. Гэтэ ер нь бол e-book хийгнэ одоо айгүй олон бүтээгдэхүүн санал болгодог брокерууд байлаа гэж тэдэр бол бас хэд өндөр данс санал болголоо гэдэг бас найдваргүй гэсэн үг бол бас биш байгаад байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бол арилжаач хүн өөрийн эрсдэл өдөртөх чадвараа зөв ашиглаад бүтээгдэхүүнээ бас ингээ өөрөө зөв сонгохоор хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг. Да энэ бол миний харж байгаа бол. Тэгэхээр одоо шууд нэг leverage гэдэг зүйлээс ч юм уу эсвэл зүгээр AB гэдгээс нь болоод шууд нэг дүгнэлт хийхээр бас арай өрөөсгөл болчиход байна шүү дээ. Тийм хэд нэг талыг бас байхаа бас биш. Өдөр чинь нөгөө нэг брокерууд ч өөрсдөө нөгөө нэг бие биенээс ялгахын тулд айгүй тийм зарим юм жижигхэн деталууд дээр айгүй өөр байдаг байхгүй юу? Ер нь бол үйл ажиллагаа янз бүрийн юм дээр. Тэрийг нь л ер нь бол чи өөрөө сайн судлаад тэрэндээ чамд тэр яг чиний арилжааны арга барил бас брокер ч яг аль нь бэ гэдгээл сонх нь яг тухайн хамгийн зөвсөн болчиход байгаа. Хамгийн чухал нь болчиход байгаа ер нь бол одоо. Зөв. За дараагийн асуулт нь одоо ингээд арилжаачдын хувьд сүүлийн хэдэн жил гэх юм уу маркет мейкер гэдэг үг яг өмнө бол байдаг байсан. Гэхдээ одоо бол бүр юм одоо баг бүх арга барилууд дээр энэ дээр маркет мейкерүүд байгаа. Энэ дээр ликвидит хамжаана гэдэг ч юм уу иймэрхүү зүйл гараад ирсэн. Илүү ингээд дэлгэмэл болцсон, түгээмэл болцсон юм уу арилжааны арга барил болгон дээр баг ярьдаг болцсон байгаа юм л да. Гэтэл нөгөө талд ингээд болохоор хүмүүс угаасаа профирмүүд гэдэг ч юм уу их хэмжээний ингээд одоо арилжаа их хэмжээний мөнгөнд нүгээр арилжаа хийдэг хүмүүс угаасаа байсаар ирсэн. Тэгээд тэр хүмүүс бол ингээд одоо өөрсдийнхөө ингээд цагаалгуудаа хийж лээд тэгэхээр юм маркет мейкер гэдэг зүйл дээр ингээд амар ач холбогдол өгөх шаардлагагүй гэж одоо ярьдаг. Нөгөө тал нь болохоор одоо ийм хүмүүс чи яг энэ дээр захиалгаа ингээд одоо байнга баг шахуу ингээд орж ирээд байдаг гэж яриад байдаг болчиход байна л да. Тэгэхээр ер нь яг маркет мейкерүүд гэж хэнийг хэлээд байна. За эдгээр хүмүүс ингээд бас бидний яг өдөр тутамдаа тийм скалп ч юм уу дэ ч юм уу арилжаа хийж байгаа хүмүүс тохиолдолд яг ингээд байнга өдөр тутам бидний арилжаад ингээд зэгцэж орж ирдэг болов. Ер нь бол маркет мейкерүүд ер нь бол ликвидитийг хангаж ханшийг үүсгдэг тийм маш том байгууллага брокер гэж ер нь ойлгогддог. Ер нь бол яг үнэ. Ер нь бол ханшийг бол эдгээр хүмүүс л яг үүнд бол хөдөлгөж явж идэг. Тэгээ эдгээр хүмүүс байхгүй бол хэдүүлээ бол CFD Forex-ын зах зээл дээр ер нь бол ашиг хийгээд бол хэцүү. Тэгэхээр эдгээр бол яг одоо энэ ханшийг хөдөлж байгаа гол тоглогч нар учраас эдгээр бол яг зах зээлийн бас нэг хэсэг гэж хараад байгаа байхгүй миний хувьд. Тэгээ энэ зарим хүмүүс бол байдгүй гэж ярьдаг. Гэхдээ бол байгаад байдаг юм байлээ. Тэгээ бүр байхдаа угаасаа бүр ингээд бидний ингээд датаг ашиглаад тэрний эсрэг ингээд амар өндөр давтамжийн тийм арилжаануудыг хурдан гүйцэтгэх тийм зах зээлс одоо энэ retail трейдерүүдийн одоо мөнгийг бол хуамжид юм байлээ. Тэгээд гол асуудал нь юу вэ гэхээр одоо эдгээр ингээд байгаад байдаг. Тэгээ бид нар одоо яаж одоо энэ хүмүүсийн энэ том тоглогчдын эсрэг болох вэ те эсвэл яг энэ том тоглогчдын орсон арилжааны дагуу ч юм уу яаж орох вэ гэдэг чинь өөрөө нэг тийм асуудал болоод ирчихэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ асуулт чинь ингээд буцаад одоо чиний асуусан тэр ихний асуулт дээр ч очиж байгаа гэсэн үг байхгүй. A-book, B-book гэсэн те. Тэнгүүт A-book брокерийн хамгийн гол давуу тал нь market depth гэдэг зүйлийг чамд өгдөг байхгүй. Чи юм зах зээлийн яг гүн рүү нь орж чадна гэсэн. Чи орж чадхамал тэрэн дээрээ чи өөрөө одоо юу одоо ямар ч үгүй те стратеги одоо liquidity zone ч бай, order flow ч бай те. За delta analysis-тэй footprint дээр ажилладаг хүмүүс бол маш олон ингээд одоо арилжааны стратеги эдрээ боловсруулах боломжтой байхгүй. Яг ийм бодит дата өгдөлтөөр зах зээлхаа. Тэгэхгүй ингээд B-book брокерийн заваарсан юм нь болохоор чанал болохоор зөвхөн юм өөрийнхөө хамтардаг хөрөнгөний биржийнхаа датаг ингээд санал болгоод тэрэн дээр чинь ингээд анализ хийж арилжаанд орох юм бол тэр чинь ингээд шал өөр болоо авчдаг байхгүй. Яг нөгөө зөв датан дээр хийсэн хүн чиний ингээд зүгээр нэг юм жижигхэн датан дээр хийсэн арилжааны стратеги хоёр шал өөр болоо авчдаг байхгүй. Тэгэхээр хамгийн гол зүйл нь энэ дата өгдөл дээр чи үнэхээр шинжилгээ ажил үнэхээр ингээл арилжаа хиймээр байгаа бол
тэр дата өгөгдлийг хаанаас ямар брокероос найдвартай авах вэ? Аль нь ингээд тийм үнэ бодиттой ингээд арай дөхөө өгч чадах вэ гэдэг чинь л хамгийн чухал болчиход байна. Тэрнээс их тэр өндөр хөшөөрөг байна уу, бага хөшөөрөг байна уу тэр бусад одоо жижиг сажиг зүйлсад яг үүнд бол хамаа байхгүй. Хамгийн чухал зүйл чинь бол миний харж байгаагаар энэ ханшийн өгөгдлийн дата өгөгдлүүдийг чамд үнэхээр үнэн бодитоор өгч чадж гэнэ үү гэдэг чинь л байна. Мэдээлэл их сурвалж яг зөв газраас авч гэнэ үгүй гэдгээл маш сайн нэгтлэх шаардлагатай болоод байна шүү дээ. Тийм зарим арилжаачид бол юу гэдэг юм бэ л тийм. Future зах зээлийн датаг худалдаж аваад тэгээ safety дээрээ давхар хараад авчдаг юм. Safety энэ бол broker хоорондын дататай өөр байдаг болохоор тэгээд яг нэгдсэн дата байхгүй гэдэг утгаараа яг future-ийг хатаад авчдаг юм билээ. Гэтэ ерөнхийдөө бол бас ECN брокерууд ч юу гэдэг вэ? Одоо энэ e-book брокерууд чинь энэ датаг чинь бас чамд ингэ тодорхой хэмжээр өгч өгдөг байхгүй яг зах зээл рүү нийлүүлж байгаа учраас тийм болохоор бас нэг талаараа бас баг зэргийн давуу талтай гэсэн үг. E-book брокер тийм. Би бүгдээр болохоор харин жоохон хэцүү. Тэгэхээр одоо ECN дээр бүртгэлтэй брокерууд бол бас төрлийн брокерууд ингээд орж ийн гэсэн үг шүү дээ. Тийм ер нь бол тэгээ спридийн хаар тэгээс эхэлчихвэл тэгэл яг тэр стандарт ч 2 төрлийн даас үлээхэд яг тэр хамгийн бага сприд санагдаж байгаа даас хэдэн пипс эхэлж байна тийм. Чинь тэгээд ер нь бол ойлгомжтой болчихж байгаа гэсэн үг. Тэгээс эхэлж. Одоо тийм юм ингээд түрүүний яриан дээрээс ингээд маркет микрод бол ингээд бид нарыг ингээд нэгт өөрсдөө зах зээлээ өдгөж байгаа. За тэгээд тэрэнд нь ингээд ритейлерүүд ингээд ашиг алдуулаад бүгд хамт орсож байгаа шүү дээ. За тэгвэл мэдээж тэр хүмүүс ингээд байнга яг одоо бидний ритейл бид нар шиг ингээд нэг нөхцлөө бүртгэхээр ингээд гэдэг ч юм уу нэг юм коноп өөрсдөө дараа суудгуул бэлгөө дээ. За тэгээд одоо ерөнхийдөө бас ингээд статистикээр харахаар маш их арилжааны процентууд өөрсдөө ингээд одоо ботуулж хувирсан гэдэг байгаа шүү дээ. За одоо бот ч юм уу сүлдээ бол одоо магадгүй AI-ч болж хувирсан байгаа бах тий. Тэгэхээр эдгээр хүмүүс ингээд яг ийм AI ч юм уу роботыг ингээд ашигладаг нь ер нь илүү дийлэх байдаг тийм юу байгаа лоо. Одоо брокер дээрх мэдээлэл гэдэг ч юм уу хэрвээ хэлж болдог бол. Тэдэр бол ерөнхийдөө бол аюул тийм том big data-г ашигладаг байхгүй юу. Тэгээ бидний брокеруудаас бид нар брокерт нэг брокер ажиллаж байгаа тэр датануудыг брокер болгоноос нь авангуудаа бидний эсрэг юм бол арилжаа байнга л хийж идэг л гэж ойлгож байна. Тэгээ тэр нь бол одоо бүр ингээд хөгжсөн neural network гэдэг Forex-ийн Facebook руу ороод Inquil 5 гэдэг энэ дээр ерөнхийдөө бол аюул их нэг юу гэдэг юм л дээ. Forex-ийн bot AI байдаг юм л дээ. Тэгээд судалсан чинь ихэнх нь neural network гэдэг юм сүлжээг ашиглаад юм бол ботуудаа бичдэг. Тэр сүлжээгийн сайн судалсан чинь харин юу юм бэ л яг юм хүний тархи шиг юм хөгждөг. Одоо тархины одоо нейро одоо энэ эс шиг яг тийм үйл ажиллагааг дуурайлгаад тийм юм бүтэц бий болгоцсон. Тэгээд тэр бүтцээрээ дамжуулаад маш олон дата өгүүлээд боловсруулад ингээд цайлгуудыг хийж идэг юм байл л дээ. Тэр ерөнхийдөө эн чинь бүр ингээд эртнээс ингээд бий болсон. Одоо тэр AI гараад ирсэн, quantum computer гараад ирсэн. Маш өндөр тооцоолол маш хурдтай хийж байна. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдэг чинь бас нэг дараагийн нэг амар сонир асуулт болж очиж байгаа гэсэн үг байхгүй юу? Энийн эсрэг бид яах вэ те? За тэгэхээр одоо яг бид нар шиг юм ритейл хүмүүст одоо энэ их датан дээр ажиллаж байгаа ботнуудын эсрэг ер нь одоо арга хэмжээ одоо амьд үлдэхтэй яг энэ зах зээл дээр зааштай илүү урт хугацаа арилжаа гэхэд ер нь авч болох арга хэмжээнүүд ер нь юу вэ? За хамгийн энгийн нь бол тэгэл яг л трендийн дагуу тэр том тоглогчдын орсон хөдөлгөөний дагуу л орох байгаа байхгүй. Эсвэл тэр том тоглогчдын хөдөлгөөнийг таамаглаад одоо өөрийнхөө нээсэн position захиалгуудаа ч одоо бас хаах ч юм уу тий. Тэр ихтэй хамгийн гол нь мэдэж болох зөндөө ийм юм аргууд байдаг юм билээ л гэхдээ яг өөрснөөсөн тийм нэршилтэй. Гэхдээ зарим хүмүүс бол яг нэг юмыг л олон талаас тайлбарладаг. Гэхдээ миний яг зүгээр яг энгийн хүмүүс тайлбарлаж чадах хэмжээний ойлголт гэх юм бол order flow одоо тий анализ хийж сурах ёстой юм байна лээ. Тэгээ smart money concept гэдгийг бас сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгээ market depth liquidity zone гэж яг юу юм те? Яг юу гэхлээр limit order placement одоо те тэр захиалгуудаа бүгдийг ажиглах
Одоо ер нь бол зөндөө юмнууд байгаа гэсэн. Тэгээ өндөр давтамжийн алгоритм гэж юу гэхэд байгаа юм. Тэднийг яаж ажиллах байгаа гэдэг нь өөртөө бас давхар судлах хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг юм л да. Тэгэхээр баг одоо өөрсдөө хамгаалахын тулд баг нөгөө AI ч юм уу роботууд нь өөрсдөө яаж ажиллаж байна вэ гэж тэд нар хэрхэн ажиллаж байгааг баг дахиад нэг юм тодорхой хэмжээд мэдэх хэрэгтэй болж ижил зөрүүлээд өөрсдөө хамгаалах нэг арга болоод байна шүү дээ. Тэгээ ер нь бол тэгэл яг тэр одоо Forex-ийн тэр 10% нь ашиг болж байгаа хүмүүс шиг яг л брокеринг компанид ажилладаг тэр нөгөө нэг том одоо хөрөнгөний сан удирдах байгаа мундаг трейдерүүд л байгаа юм чинь. Яг манайд чинь бол яг нөгөө талд нь яг юу болоод байгааг мэдэхгүй. Тэд нар чинь болохоор ингээд маш олон дата өгөгдөл дээр ингээд бүгдийг хараа сууж байгаа болохоор яг юм зөв одоо тэр оролтуудаас амар сайн мэдээд байгаа байхгүй. Яг тэдний яг адилхан дөөрэж одоо сэтгээд ч юм уу одоо тэгж одоо оролцох гэж. The manipulation их болоод байна гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь миний ойлгож байгаагаар бол одоо маш их хүмүүс одоо ингээд мөнгө алдчихад тэрнийхээ хажуугаар маш их ингээд зүйлийг сураад дахиж ингээд back test хийж ч юм уу ингээд харилцааныхаа арга барилыг сайжруулах явж байгаа. Тэнгүүт чинь нөгөө нэг арга барилаараа нөгөө робот чинь бол дахиад ажиллахгүй шүү дээ. Энд чинь ингээд чиний ингээд орж байгаа тэр дата мэдээллүүд чинь боловсруулаад дахиад ингээд нэг завхарсан юм ингээд чартн дээр одоо зах зээл дээр ингээд бий болгоод байгаа хөөхгүй. Тэр чинь ингээд өндөр давтамжийн ярилцахаар хэдэн миллисекундын ярилцаагаар ингээд хашиг ингээд доктор хөдөлгөөнгөө ойлгомжгүй болгож эхэлж байгаа хөөхгүй. Энэ манипуляц үүсгэж байгаа юм нь бол би миний харалтаар бол тэр падууд нь ингээд ажиллаад ер нь бол ийм болгож байгаа байх гэж би боддгийг. Ер нь бол. Тэгээд тэр их одоо нөгөө нэг маш богино хугацааны тэгээ их их хэмжээний мөнгөнд нүгээр эргэлж байгаа зүйлүүдийг бол ялангуяа бот байж ч юм уу байж ижил яг цаг хугацаагаа алдахгүйгээр гүйцэтгэж байгаа хэлт те. Амар олон захиалгууд л өргөдөж байгаа байлгүй бас бодох нэ. Тэгээ ялангуяа scalp хийдэг хүмүүст бол жоох хэцүүлтэй. Тэгээ хамгийн ер нь бол байж болох эрс багтай нэг симметри одоо миний харж байгаа. Тэгээ тухайн үеийнхаа юунаас л болно л та. Одоо нэгийг харьцах нь бишээ $200 данстай ч юм уу $500 данстай хүмүүс спинг бол хийгээд драфт данстай үнтэй адилхан ашиг тэгээ адилхан swap шинтгэл төлж байгаа байхгүй. Тэгэхээр бас ингээд задлаад яриул бас өөр нэг талаас нь яриул бас нэг өөр болчиход байгаа юм да. Тэгэхээр нөгөө бас нөгөө хүн. Тэгэхээр миний яг гол санаа нь бол чи ингээд үнэхээр ингээд сайн харилцаа чинь болын үнэхээр ингээд ашиг олъё гэж байгаа бол чи ингээд яг үүнд бол үнэхээр зөв ийм дата өгөгдөл дээр ингээд шинжилгээ их болчиход байгаа байхгүй. Чи тэр шинжилгээ өгөгдлийг хаанаас авах гэдэг чинь чиний бас ингээд судалгааны чи өөрийгөө ингээд дайталж ингээд юмыг сайн судлах хэрэгтэй болчихж байгаа гэсэн байхгүй. Тэгээд тэр брокер сонгоно гэж бас амар их чухал сонголт болчиход байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд би ер нь нэлээд тойроо орчих шиг боллоо. Гол санаа нь бол нэг тийм. Гэхдээ яг брокер зөв сонгоод мэдэх хэрэгтэй зүйлүүд л байна л да. Одоо жишээлбэл CFD брокерийн дата авчаад яг тэрэн дээр анализ хийгээд хам бол тэр чинь альж төрлийн брокер байж болоо зөв датан дээр ажиллаж байгаа мөгүй ч мэдэхгүй шүү дээ. Гэтэл яг цаатлын яг A брокеруудын дата бол шал өөр дата байвал тэгэл бас цаг хугацаа алдахын юм шүү дээ. Тийм зүйлтэй. За окей. Тэгээд бүр болохгүй бол тэгээд future зах зээлийнхаа датаг ч юм уу заавал бас ингээд болохоор ер нь бол чартууд бол адилхан байдаг шүү дээ. Нэг тийм амар холмод мэдтгэж зөрүү байхгүй ч гэсэн. Одоо тийм чартууд ер нь бол хөдөлгөөнүүд. Зарим нэг брокерууд дээр одоо зарим нэг бүтээгдэхүүн дээр тий одоо жишээлбэл зөвхөн биткойн дээр ч гэдэг ч юм уу. За эсвэл юм арай экзотик ослууд дээр ч юм уу ингээд одоо лад зурдаг тий. Тэгээд тэр лад зурна гэдэг нь спред амар өндөр тэлцний илэрхийлэл байгаа шүү дээ. Тэр ингээд одоо брокерууд дээр одоо нэг тиймэрхүү одоо яг өөрх нь одоо жишээл би биткойн дээр амар харилцаж байдаг байлаа гэж биткойн дээр үнэхээр ингээд одоо Binance-аас өөр дата ингээд үүсгэх юм бол бас тэр ингээд тухайн брокерыг ашиглахаа болно шүү дээ. Тэр яг брокеруудыг юунаас олж ингээд амар өндөр зүрүү ингээд юу нь бол үүсээд байт юм бол яг брокер өөрөө үнэхээр ингээд би брокер гэдэг ч юм уу тийм төрлийн брокерууд хүчээр ингээд зорж хүмүүсийн захиалгуудыг хамаад байдгүй эсвэл үнэхээр CFD брокерууд дээр тийм үзүүл угаасаа л нэг юм байдаг үзэгдэл байгаад байна уу? Тэр бол тэгэл яг шудаах хэлэхэд бол тэгэл яг арилжаачтай мөнгө эсрэгцэлсээр бол
зориулалттай зүйл байгаа тоххой ер нь бол. Мгм. Тэгээ амар гуулгалт үүснээ тийм зах зээл бол нэг тэгж амар сод байсан юм бол байхгүй. Өөртөө тиймлэр ингэж гулсад sleep үүсгээд за тэрэн дээрээ давхар recover буюу ингээд захиал чамд ингээд дахид давхар үнэн санал болгодог. Тэгээ хэрвээ тэр чинь ингээд хэрвээ ингээд арилжаач хүлээж авахгүй ингээд брокер бүр улам ажилтаа болох гэдэг юм бол яг тэр зааван зүйлийг чинь хийж эхэлдэг байхгүй. Stop loss-ын хүчээр зөвлөлдөд тэ. Өөртөө хүчээр ингээд чарт дээр нэмээд явдаг. Энэ бол яг уусаа байдаг зүйл. Хэрвээ ингээд бүр эрсдэлтэй болоод ингээд зураад тэр хүмүүсийнхаа юуг алдуулж чадахгүй бол тэр чинь шууд зах зээл рүү нийлүүлээд явуулчихдаг байхгүй тэр захиалгууд чинь. Яг тэр том тэр зах зээлийн те том захиалга руу шууд шилжчихдэг байхгүй. Өөртөө хамж ингээд яаж чадахгүй болохоор тэгээ эрсдлээс ингээд мултарч байгаа гэсэн. Тэр нь бол ингээд ашиг алдаглахаа зүг ер нь бол ингээд солбол энэ зөвлөлтөд явж байгаа гэсэн үг. Биг ер нь бол тэгээд зүгээр захиалга цааш нь шилжүүлж гот зүгээр арилжааныхаа комиссноос цэвэр ашиг хийгээл брокер өөрсдөө ашиг хийгээ явж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ хүмүүсийн ойлголт бас байгаад гэсэн байна л да. Нөө би бүгдээ нөө нэг брокер дотроо л ингээд яагаад хүмүүсийн мөнгийг идээд тэдэрсэн гэсэн одоо ингээд no dealing disk хийгээд зах зээл рүү бас ингээд хөрвүүлж болдог байхгүй юу. Хамгийн гол бас нөө нэг ялгаа нь чиний зүгээр захиалгыг чинь дотроо хээж хийгээд байгаа гэсэн үг байхгүй. Эсрэг захиалгыг чинь хийж бодог гэсэн. Дээр болох тийм ирэх байхгүй байхгүй юу. Тэг. Зүгээр одоо нэг шууд гарааны дээр байдлаа гэж бодоход брокер цаанаас сэлдээд ингээд хээжлээд гэсэн үг шүү дээ тий. Брокер болохоор яг үндсэн маркет дээрээ сэлдээд ингээд арилжаач нөгөө харилцагчийн л арилжааг хээжлээд ийн гэсэн үг мөн үү? Тэр миний ойлгож байгаа бол. Тийм тэгж өөртөө ер нь бол хамгаалдаг байхгүй юу? Ер нь бол e-book брокерууд ихэнх ажиллагааных нь үйл ажиллагааных нь залтман. Тэгээд хэрвээ харилцагч буюу миний буруу байх юм бол брокер цаанаа бас ингээд угаасаа алдцууч учраас ашигтай. Тэр мөнгө чинь шууд брокерийн л ашиг болж байгаа гэсэн үг. Ингээд явж чана тийм. Тийм үнэхээр ашигтай байгаад ах юм бол тэр чинь үнэхээр ингээд сая доллар тэр брокер тэр хийжлэх юм бол чиний яг тэр захиалга ч юм уу хөрвүүлээд одоо яг том зах зээл рүү гаргаад биелүүлэх ч юм уу тийм нэг тиймэрхүү байдлаар эрсдэлтэй үдирдэл явдаг юм шиг байна. Миний харж байгаа. За брокерууд дээр нэг за нэг одоо яг асуумаар байдаг асуулт байдий. Одоо нэг swap гэдээ байгаа шүү дээ. Одоо ингээд хүн тайлбарлахаар шимтгэл гэхээр заримдаа нэмэх swap тэгээд ингээд хүү гэхээр ингээд арай төхмөр чинь шигтэй заримдаа нэмэх байдаг, заримдаа асах байдаг. За бүтээгдэхүүнээс нэг тамаар нь хоёрт одоо айл нэг тал руугаа тий бай тал руугаа арилжаанд бай тал руу орох уу, сэл тал руу орох уу гэдэг. Энэ swap яг ингээд тухайн брокер дээр ингээд өөр байгаад идэг л та. Одоо жишээл за би ингээд CFD брокер дээр харангуут ингээд за яг төхөм хоорондоо ойролцоо байдаг. Гэхдээ яг так адилхан байхгүй. За гэтэл одоо сүүлийн үед бол энэ одоо фандинг одоо юунууд байгууллагууд айгүйх болж байгаа. Тэгвэл тэднэр дээр бол бас ингээд одоо фандинг байгууллага төр болонгууд swap гэдэг зүйл ингээд CFD брокеруудаас шал өөр дүнтэй байдаг. Зарим нь бол бүр шал өөр ингээд хасах 50% гэдэг утга үнэхээр байж болчихж байгаа шиг тийм. Нэг л дотор орол $50 swap төлж байгаа шиг. Тэгэхээр энэ swap-ууд яг брокер дээр ямар одоо байдлаар ингэж үүсдэг үү? Эдгээр яг зүгээр swap-ыг ингээд брокер өөрөө зохицуулдаг уу эсвэл цаанаас ирсэн мэдээллийг зүгээр дамжуулж идэм болов уу? За ер нь бол яг инженеэр тайлбарлахад бол за би ингээд мөнгө зээлдүүлэгч байлаа гэхэд яг одоо сарын тэ 5% гэдгээ 6% гэдгээ өөрөө шийддэг байхгүй. Яг тэрнтэй адилхан брокерууд одоо CFD одоо нэг ямар хэдийг чарцсан хөшөөрөхтэй тийм бүтээгдэхүүнүүдэд санал болгож байгаа шүү дээ транстуудаа. Тэдэр дээр би ингээд арилжаа хийлгүүлснийхаа одоо тэр авж байгаа тэр зээлсэн мөнгөнийхөө тэр одоо хүүн юм уу да шинтгэл нь. Энэ бол тэгж шууд ойлгож болно. Гэтэ би яг тэр яагаад тийм их баг тийм зөрүүтэй байдаг нарийн тэр юуг нь бол сайн мэдгүй байна яг одоо. Окей. Ойлголоо. За 8gap гэдэг брокерийн талаар хоёлаа ярил л да. За ерөнхийдөө 8gap яг Монголд албан ёсны төлөөлөгч гэдэг ч юм уу яг юу байна уу? Салбар гэж бол байна уу? Салбар одоохондоо нэгдэг байгаа. Ер нь бол яг юм салбар үүсгээд явах бол зорилттой байгаа. Гэтэ яг хүмүүсийн бас яг юуг харнаа сайн. Одоо энэ төлөв яг мэдээлэлтэй хүмүүс хэрэг байна тий. Тэгээд яг юм хугацаанд арилжаа хийчих гэсэн хүмүүс бас хэрэг байна. Зах зээлийнхаа яг эрэлтийг харж байгаа л юм шийднэсэн зорилттой байгаа л да. Тийм байна. Тэгэхээр одоо Монгол
Одоо e-book чинь бол ингээд маш их зардал гаргаад оруулаад ирдэг. Тэнгүүтээ яг байгаа хэрэглэгч нар нь болохоор зүгээр ингээд богино хугацаанд мөнгө ол тий. Амар их гамбл, амар их өндөр өсвөртэй арилжаан дээр биш дансан дээр одоо энэ эрсдэлтэй арилжаа хийх эрмэлзэлтэй бол e-book байхын ер нь бол яг шалтгаан байхгүй болчих жоо гэсэн үг байхгүй юу? E-book-ийн чинь ерөөсөө зорилго нь маш олон хэрэглэгч нар оруулж ирээд тэрийг хугацаанд тий нэг юм баг спред одоо сайн хайлж кэрлж агаад тэрнээсээ урт хугацаанд ашиг авдаг байхгүй. Тэгэхээр ингээд бас яг энэ талын хоёр юм шиг харьцуулаад байгаа гэсэн. Тэгэхээр одоо тэрэн дээр бол ямар нэгэн байдал ер нь бол байгаа садны их тийм төлөвлөгөөнүүд бол байгаа. Одоохондоо бол биш одоохондоо. Тэгэхээр одоо зүгээр салбар одоохондоо дөнгөж хүмүүс танигдаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм гэсэн. Одоо ер нь хамтарч байгаа нэг ганц хоёр партнерууд байгаа. Тэгээд нэг спорт хөтөлчд одоо нэг жижиг хэмжээний хавс байгаа. Явандаа бол заахгүй. Зөв. За одоо саний ярианаас нь ойлгоход бол 8cap бол ингээд өөрөө ерөнхийдөө e-book broker гэдэг энэ бол одоо дурддагдж байна тий. За тэгээд ерөнхийдөө бусад одоо адилхан e-book broker буюу одоо Paperstone ч юм уус дөрөнд дурдж байсан IC Market Vantage гэдэг байна тий. За ерөнхийдөө одоо ICO Paper хоёр бол Монголд маш олон жил ингээд хүмүүс мэддэг болсон. За шинэ хүн бол ингээд би хаан дансаа нэх үг гэхээр ингээд хамгийн түрүүнд ингээд санал болгодог хоёр брокер. За Vantage бол миний мэдхийн нэг 19 оноос нэг хэдэн залуучд хамтраад хэсэг байхгүй жаа сайхан бас босож гаж ирсэн санагдаж байна. Тэгээд эдгээр брокеруудыг харьцуулахад Vantage 8cap өөрөө ямар давуу талуудтай байна гэж одоо ерөнхийдөө брокерийнхоо зүгээс бол харилцагчтай ингээд санал болгох уу? За нэгт одоо энэ liquidity тийм энэ датаг одоо хөрвүүлж зах зээлд нийлүүлж байгаа бас энэ авж байгаа ханган нийлүүлэгч нар хамтран ажилладаг одоо байгууллагууд нь айгүй том байгууллагууд байдаг юм байна л дээ. Тэр нь бол надад амар их таалагдсан. Тэгээд cutting edge технологиор ер нь бол одоо зах зээл дээр байна. Одоо бидний энэ стайлуудыг биелүүлж байгаа байхгүй юу? Ер нь бол маш хурдтай шинэ технологи гэсэн. Тэгээд нэмээд одоо яг дөрвөн юм санхүүгийн ч юм уу одоо юм кибер аюулгүй байдал ч юм уу юм том байгууллагуудаар зохицуулагдчихэдэг. Тэгэхээр бас ингээд амар найдвартай байдал надад амар таалагддаг байхгүй юу? Нөгөө дансны хамгаалтын тал дээр ч юм уу тэр тал дээр найдвартай байдал гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ сприд нь ер нь бол бас боломжийн баг. Тэгээд fast execution гэдэг яг энэ захиалгын яг зах зээл дээр ингэж амар хурдан биелүүлнэ гэдэг чинь өөрөө айгүй бас давуу тал болоод байгаа байхгүй юу? Жишээлбэл би одоо 2500 дээр ингээд бай орох захиалга өгсөн чинь зарим брокеруудын 2505 дээр биелүүлэх ч юм уу тиймэрхүү тохиолдлууд маш их гардаг байхгүй юу? Тэгэхээр та ер нь шууд 5 PP ч юм уу одоо алдагдaltaй шууд эхэлж байгаа гэсэн үг. Хэрвээ яг энэ захиалгыг юм хурдан биелүүлдэг брокертай та ажиллах захиалгач яг тэр яг таны одоо орох ч байгаа тэр үнээр чинь л юм захиалгаж биелүүлж өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бас айгүй давуу талтай бас байгаад байгаа юм. Их талаараа. Захиалгын нэг юм гацаалт үүсгүүгээр ихэд хамгийн урд захиалгууд биелэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Бусад брокеруудыг бодвол. За одоо тэгээд юу байна уу? Одоо Монгол улс гэж Монголын Монгол дотор хүмүүсийн хэрэглэдэг сошиал медиа донд ингээд 8cap яг албан ёсны одоо яг харилцаж байгаа хүмүүс ч өөрсдөө бас нээсэн ч юм уу эсвэл зүгээр ийм брокер байдаг юм байна гэд хүмүүс одоо өөрсдөө бас ингээд дур мэдээд пэйж мэж нээждэг шүү дээ. Тэгэхээр ингээд сошиал медианууд дээр нэг 8cap-ийн яг одоо албан ёсны сувгууд ямар нэртэй юун дээр яг яаж байна? За ер нь бол яг хоёрхан сошиал сувг дээр 8cap broker маань байгаа. Нэг нь болохоор Facebook дээр 8cap Mongolia гэж хахад гараад ирнэ. За тэгээ Instagram дээр болохоор 8cap Zig Mongolia гэхээр нэг 1700 дагагчтай нэг хуудас байгаа. Тийм. Энэ нь бол хоёр сошиал хуудас байгаа. Тэгээд хэрэглэгч нар маань одоо ямар нэгэн асуудал гарах юм бол яг тэр хуудас руу бас бичээд бас үйлчлэгээнүүд авах боломжтой. Тэгээд ерөнхийдөө бол сайтаар нь ороод спорттой бас шууд холбогдоод бас үйлчлэгээ авах боломжтой. Энэ бол нэг тийм байна. За одоо тэр нь бол асуух зүйл байвал шууд юм пэйжээс асууж чинь зүгээр л дээ. Пэйж нь ер нь 24/7 спорттой ажиллаж байгаа юу? Ер нь бол хийж байгаа.
24 7 маань. За тэгээд одоо брокерууд одоо ерөнхийдөө шинэ одоо юу гэх юм маркетингийн ингээд юунууд байгаа шүү дээ. Шинэ газар зав байгуулж маркетинг юутай одоо үйлчлэгнүүдтэй байгаа юм. Тэгэхээр 8cap-аас шинэ хэрэглэгчдтэй ерөнхийдөө ойрын хугацаанд зарлцсан ч юм уу эсвэл удахгүй зарлах гэж байгаа ямар нэг урамшуулал байгалаа. Ер нь одоо нэг 8cap дээр демо дансны тэмцээн манайх зохион байгуулсан явж байгаа. Тэгээд 2 сарын 21-нд ерөнхийдөө бол маркет хайтахаар дуусгая. Тэгээд ерөнхийдөө бол арилжаачдаас бол ямар ч мөнгө гарахгүй шүү дээ. Тэр чинь зүгээр л демо дансны игээд тэгээд нэгт орсон $500 яг бодит real мөнгө авна. Тэгээд хоёрт орсон $200, гуравт орсон 3 хүн болохоор trading аккаунт урамшуул ерөнхийдөө бол авч байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа тэмцээн зохион байгуулад арилжаачдыг идэвхжүүлэх ч юм уу эсвэл яг интеллийн боловсрол дээр яг бодит яг ингээд шууд тэр мэдээллийн өгөх тиймэрхүү зүйлсүүд ер нь бол хийх төлөвлөлтөй байгаа л та. Нэр юу болоо асууж байгаа. 8cap-ийн одоо нөгөө платформуд юун дээр байгаа бол арилжаах. MetaTrader 4 5 тэгээд trading web дээр байгаа гэсэн үг. Тэгэхээр Danso trading web дээр нээчих юм бол шууд trading web-тэй холбоол арилжааж боломжтой одоо юм шүү дээ. Тийм. Тэгээд trading web дээр бас гой бүтээгдэхүүнүүд гарах юм сураг ажиг байсан баха. Ер нь бол айгүй олон том брокерууд байдаг ч гэсэн trading web-тэй тэгж аль биесны уулзалт хийгээд тийм түншлэгч гэрээ хийсэн тийм брокерууд байдаг юм байна. Тэр нь одоо ганц 8cap болж өгч байгаа юм байна лээ. Тэгээд энэ жил бол маш том зорилтууд тавиад хамтарч ажиллах болж байгаа юм шиг үлээ. Тэр нь надад их сонирхолтой санагдаад байгаа шүү дээ. Окей. За миний бэлдсэн асуултууд бол ингээд дуусч байна. Ерөнхийдөө яг өөрөө арилжаа хийдэг хүний хувьд ингээд брокерийн хүнээс ч гэдэг ч юм уу за брокер дээр ерөнхийдөө ямар хуу ингээд мэдээлэлүүд авах шаардлагатай байдаг тухайн асуултуудаа л тавьжлаа. За тэгээд өөрийн чинь зүгээс одоо арилжаачтай ч юм уу эсвэл яг 8cap гэдэг брокерийнхаа зүгээс ингээд одоо хэлэх ч юм уу сануулгах ч юм уу тийм юм үлдсэн болов. Тэгээд цаг гаргаж одоо бит хоёрын яриг сонссон мэргэжлийн арилжаач хүмүүстээ одоо баярлалаа. Одоо за өөрч одоо надад хэлээд байх ч үг байхгүй байна. Окей. Амттай бүгдэнд нь баярлалаа. За тэгвэл цагаа гаргаад хамт ярилцлага өгсөнд баярлалаа. За тэгээд яхад swing traders дээр болоо бид нар бүгд мэдж байгаа CFD 2 брокер бидний хамтран ажиллагчаар байсан. За GoRedX гээд одоо маш удаа байгаа брокер байгаа. За тэгээд одоо бүх арилжаачд ингээд мэддэг Pepperstone гэдэг брокер байгаа. За тэгээд 8cap гэдэг брокер маань swing traders-ийн аль бие усны 3 дахь CFD брокероор хамтран ажиллагчаар ингээд болж байгаа. Тэгээд сонирхоод үзээрэй. Өнөөдөр бас тухайн брокерийнхаа мэдээллийг хангалттай өгсөн баг гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл яриагаа сонссон бүгдэнд нь баярлалаа. Дараач яриагаараа эргээд уулзцгаая. Баяр таа. Баярлалаа.